Госүмбөр аймгийн татварын хилцээс танд туслахыг хуулиар хэрэгжүүлэх урьянд ор зохион байгуулах цахим төлбөрийн баримт аяны үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аян нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдээр нөөтийн хуулийн дагуу төлбөрийн баримт олгоход болон баримт цэгийн сайтад нэвтрэн бүртгүүлж, нэгдсэн сан руу мэдээлэл илгээхэд туслалцаа үзүүлэх, иргэдэд төлбөрийн баримт олгож хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах сурчилгааг зохион байгуулах зорилготой юм. Аяны хугацаа 2018 оны 4-р сарын 16-ны өдрөөс 4-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 4-р сарын 24-ний өдрийн байдлаар нөөтийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд хилцээний даргын баталсан өдөртөмжийн дагуу худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдэд төлбөрийн баримт олгож байгаа эсэхэд шалгалт хийж, хуулийн дагуу албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан бөгөөд Найрамдал хотхны 34 худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан, захим төлбөрийн баримт олгож байгаа эсэхэд хяналт тавихад 11 газар баримт олгож байна гэсэн стикер наалтнааж байршуулан баримт олгохгүй байгаа 23 газар хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан юм а. Мөн энэхүү үйл ажиллагааг эхлүүлэн татварын хилтэс авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ, татвар төлөгч иргэний орлого татвар бүртгэлийн дэвтэр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын гэрчилгээ олгох үйлчилгээндээ захим төлбөрийн баримт олгож эхэлсэн байна. Багнуур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани спортын аврах шалгаруулах бүсийн 17 дугаар тэмцээн Говьсөнбөр аймагт зохион байгуулагдлаа. Багнуур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нийт ажилтан албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах итвэх сонирхлыг өрнүүлэх, эрүүл мэнд бие бэлтрийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын хөгжлийг эрчимжүүлэх зорилготойгоор спортын 5 төрөлт бүсийн аврах шалгаруулах 17 дугаар тэмцээнийг 2018 оны 4-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бүхий барилдаан, олд татлт гэсэн төрлүүдээр амжилттай зохион байгууллаа. Салбар бүрээс хамт олноосоо шилжигдэн энэхүү спортын хинаатад 3 хоногийн турш агаас чадвар аваа цамбагаа сорхоор хүрэлцэн ирсэн тамирчид та бүхэндээ компанийнхаа нийт ажилчдын нэрийн өмнөөс болон хуульсаар спортын өндөр амжилтыг хүсэж Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани олон төрөлт спортын 17 дугаар хинаатмын өмнө ажиллагаа нэгслийг мэдэгдэв. Тус тэмцээнд Багнуур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нийт 200 орчим тамирчид оролцож хурд хүчээ сорин өрсөлдсөн юм а. За та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 4 сарын 18-наас 20-ны хооронд Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Говьсөнбөр салбарт спортын 17 дугаар их наадам зохион байгуулж байна. За энэ наадамд нийт 5 төрөл орж байгаа. За сагсан бөмбөг, за хөл бөмбөг, олд татлт бүх гар бөмбөг гэх нийт ийм 5 төрөл орж байгаа бөгөөд за өнөөдөр манай үйл ажиллагаа маань өглөө 11 цагаас эхлээд одоо хөл бөмбөгийн тэмцээний эхэлж байна. За одоогийн байдлаар хөл бөмбөгийн финалууд гарч ирж байна. За нийт Говьсөнбөр цахилгаан түгээх салбар, за Дорногов салбар, за Хинти салбар, за Багнуур төв компани дөрвөн баг маань одоо ингээд хоноолтын систем нуглаагаар одоо олимпийн системд хасагдах шатн дээр орж медалийн төлөө тоглож байгаа юм аа. За энэхүү тэмцээнийг одоо ингээд Говьсөнбөр салбартаа зохион байгуулж чадгаа их баяртай байна. За энд оролцож байгаа бүх нийт тамирчдаа спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. За сайн байцгаана Говьсөнбөр. Би Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани тамирчин Бодбаатар гэдэг юм байна. Би энэ тэмцээн анх 94 оноос хойш явагдсанаас тасалбар одоо хүртэл оролцож байна. Энэ хоорондоо их олон төрөлж амжилт гарч байсан. Тэгээ одоо нийт компанийн ажилтны албан хаагч тэдний гэрүүдийг нэрүүлэн сайн мөнгөний хүсээ ирэж тэмцээн амжилттай болж байна. Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 17 дугаар спортын их наадам амжилттай сайхан явагдаж байна. Энэ удаагийн спортын их наадам маань олон төрөлтөд олон ажилчдыг хамруулсан
олон төрлийн багийн спортоор явагдаж байгаагаар энэ удаагийн спортын наадам маань онцлог болж байна. За бусад багийн бүх тамирчидтай амжилт хүсье. Манай Дундгов аймгийн эмэгтэй баг тамирчид эмэгтэй алтан медаль, эрэгтэй мөнгөн медаль авч амжилттай сайхан оролцож байна. 3 өдрийн турш эрэгтэй эмэгтэй багийн төрлүүдээр зохион байгуулагдсан бүсийн аварга шалгаруулах спортын тэмцээнд Дундгов, Говьсүмбэр, Хинти, Багнор, Дорноговь, Багнуур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ дөрвөн өмчит хувьцаат компани 6 багууд өрсөлдсөн бөгөөд багийн нийт дүнгээрээ Говьсүмбэр аймаг бусад аймагуудаа хошуучлан цомын эзэд болсон юм а. За манай компани Монгол улсын зүүн өмнөд бүсэд 7 аймгийн 57 сум, 4 аймгийн төв, нийслэл хотын нэг дүүргийг цахилгаан хүчээр хангаж ажилладаг Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээний төрийн төвсөл компани байна. Тэгээд манай компани уламжлалт спортын 17 дахь наадмыг Говьсүмбэр аймагт 3 өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулж өнгөрүүлж байна. Тэгээд тэмцээнд оролцсон нийт баг тамирчид болон компанийнхаа ажлагчдад цаашдын ажлын өндөр амжилтыг хүсэж байна. Баг Дорноговь аймгаас 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод энэ тэмцээнд 5 төрөл тэмцээнд сагсан бөмбөг, эмэгтэй алт, эрэгтэй мөнгө, хөл бөмбөг, эрэгтэй мөнгө, волейбол, эрэгтэй алт ийм амжилттай оролцлоо. Говьсүмбэр аймагт зохиогдсон энэ тэмцээн маань маш амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Говьсүмбэрийн хамт олондоо баярлалаа гэж тэмдэглэж өгье. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Дорноговь Симба хамтлаг, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч Ган бүргэд болон дижитал хамтлаг, мөн дуу бүжгийн Боржгон чуулгын уран бүтээлчид Жанжин чойр хамтлагнаар хүрэлцэн очиж, уран бүтээлийн дээжсээ Багнуур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ дөрвөн өмчит хувьцаат компани баг тамирчдад өргөн барьсан юм а.